Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арангаа аймагт шинжлэх дэвшилтэд технологид суурилсан бие бэлтрийн төвшин тогтоох сорилын төвийг байгууллаа. Энэхүү төв нь анхан шатны хэмжилтийн 3 төхөөрөмж, бие бэлтрийн сорилын 7 төхөөрөмжөөр тоноглогджээ. Монгол улсад анхудаа 2 дүүрэг 2 аймагт байгуулж байгаамаа. Албан байгууллагууд, албан байгууллагуудынхаа ерөнхий төлөөлөгчтэй хамруулах, мөн ард иргэдийнхээ хөдөлмөртэй бас ингэж хамруулж, энэ дээрээ бол иргэдээсээ энэ сорилыг авснаар байнгын бас нөгөө хөдөлгөөнтэй байх, дасгал хөдөлгөөн хийх, мөн халдвар тусламжаас улсын сэргийлэх, эмгүүгээр эмчлэх гэсэн ийм зорилго тавьж байгаа. Бид бол яадаг вэхээр өвдөд бүр болохоо бас үедээ эмнэлэг рүү явдаг. Эмнэлгээр орш эмчилгээ хийлэгдэг, эмний хамааралтай болдог. Эдрээс л уг нь улсын сэргийлэх арга хэмжээл авах гээд оролдоод байгаа. Тэгээ нийтийн биеийн тамирын хүрээнд зохион байгуулж байгаа. Мөн улс оронд маань бас нэлээд тулгымцсан асуудлыг ингэж харж байгаа. Төвийн онцлог нь хүний биеийн бүтцийн 13 үзүүлэлтийг дэлгэрэнгүй харуулдаг анхан шатны шинжилгээний аппараттай булчин өөхний бүтэц, дотор өөхөлтийн хэмжээ, биеийн элементүүдийн зохистой харьцаа зэрэг чухал мэдээллүүдийг өвдөлтгүйгээр тодорхойлох юм а. U5 брендийн сорилын төвийн тоног төхөөрөмж маань биеийн бүтцийн үндсэн 3 аппараттай. Тэгээд дасгал хөдөлгөөн, хүний биеийн хүчийг сорьсон 7 аппараттай. Тэгээд нийтдээ 10 төхөөрөмжөөр тухайн хүний бие бэлтрийн төвшинг тогтоогоод сорил авч төвшингийн тогтоодог. Тухайн аппаратуудаар Арангаа аймгийн нийт ард иргэдийн бие бэлтрийг төвшин тогтоогоо. Тухайн хүний бие бэлтрт үнэлгээ өгөөд 1-2 сарын дараа ч юм уу ахин үнэлгээг гаргаад тухайн хугацаанд дасгал сургуультаар хичээлээд тухайн иргэн маань бие бэлтрийн ямар ахис дэвшил гаргасан байна вэ гэдгийг манай төвийн хамгийн гол зорилго болж байгаамаа. Сорилын хэмжилтийн 7 тоног төхөөрөмж маань бие бэлтрийн төвшин тогтоох сорил аваад тэгээд сорилын үр дүнг программаас харуулад таны насны бүлгээр сорил өгсөн нийт хүмүүсийн дундаас хэдий хэр хэмжээнд байна вэ гэдгийг ингээд шууд програм дээрээс харуулад явах боломжтой. Биеийн бүтцийн шинжилгээ маань бол 13 үзүүлэлттэй. Үүн дотор булчингийн үзүүлэлт, өөхний үзүүлэлт, дотор өөхөлтийн үзүүлэлт, хавангийн үзүүлэлт гэх мэтчлэн чухал үзүүлэлтүүд бол харагддаг. Нэг хүн бие бэлтрийн биеийн бүтцийн шинжилгээнд ороод бие бэлтрийн төвшин тогтоох сорил өгөхөд ойролцоогоор 30-аас 40 минут шаардагддаг байгаа. Халдварт бус өвчлөлүүд болох цусны даралт ихсэлт, зүрхний хэм алдагдал, хоол боловсруулах замын эмгэг, тархалт, бодисын солилцооны эмгэг зэрэг олон асуудлыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэхэд энэхүү төв чухал ач холбогдолтой. Ингэснээр орон нутагт шинжлэх ухааны үндэслэлтэй бодит датад суурилсан судалгаа шинжилгээ хийх, иргэдийн бие бэлтрийн төвшнийг үнэлэх, эрүүл мэндийн хэм маягийг төлөвшүүлэх томоохон боломж нээгдэж байгаамаа.